Өшин хажууд гол урсаад шүү дээ. Юу? Гол урсаад чиг доогорно. Тий, яг одоо. Яг уу. Үүр Монголын монгол бичиг ашиглахыг хятад улс хорьсон. За тэгээд нөгөө тэрийг эсэргүүцэж сунаас яг болчихсон. Бүх номыг биш нэгсэн шүү дээ. Аюу олон ном ийсэн шүү дээ. Манай хэрэглээ 120-од номтой. Чингис хаан маань угаасаа агуу хүн байгаа юм чинь тэрийг энэ мундаг хүнийхээ л одоо хэлсэн ярьсныг үйл хэрэг болгох гэж зүтгээд байгаа болохоор зэрэг нэг философи нь ингээд өөрөө супер болгоод өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тогны мөнгө ер нь сард хэд гардаг вэ? 0. Тийм үү? Сэргийгт нараар авч байгаа юм чинь. Йоо. 0. Ангөр бараг хүний аим авах юм шүү. Аварна. Өн чинь нөгөө манай онцгойгийнхан биш үү? Тий. Онцгойн чинь нэг л шүү. Зөв эрүүл хоол хийгээд эрүүл агаар амьдрал хүний насыг урт болсон шүү дээ. Тэгэхээр зэрэг яах юу баха ингээд ажилчид мэдлэл хүнд хэрэгтэй юм хийгээд тэрнийхээ дагуу орлоготой болоод орлогоороо өөрийгөө хөгжүүлээд улам гой урам оруулаад ингээд амьдрал бол баялаг. Human Story. За ингээ манайхан сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Human Story-ийнхаа 4-р дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор онлайнаар англи хэл заадаг арга билег дээр очино. За тэгээд хэдийн гэр бүлдээ очиж танилцах болно. Тэгээд өнөөдрийн Human Story маань маш сонирхолтой болох болов уу гэж бодож байна. За тэгээд би өнөөдөр хүүхдтэйгээ тэнгэртэй хамт явж байгаа. Тэгээд очиод бас хүүхдүүдтэй танилцаад бас манай энэ арга билгийн аав ээжнээс үнэхээр мундаг санагдсан. Яг хүүхдийнхаа хүсэл тэмүүллийг бүр дэмжиж, бүр 100% дэмжиж хамтарч ажиллаж байгааг нь хараад бас үнэхээр бахархсан. Тэгээ манай Монголын аав ээжүүд гэсэндээ хүүхдээ ингэж гоё урамшуулж дэмжих нь чухал гэдгийг бас ингэ харуулсан тийм гоё флаг болох уу гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас мэдж байгаачлан манай Human Story маань үзэж байгаа үзэгчтэй үлгэр дуурайл болох гоё шин санаа төрүүлэх, урам зориг өгөх зорилготой байж байгаа. За тэгээд арга билгийн гэрт нь очиж бүгдээрээ өнөөдрийнхөө влогийг эхлүүлцгээе. За тэгээд явцгаая. Тийм ээ. Өстой гой газар хийж байгаа юм минийхөө. За энэ тэрэлжийн гол гинэ манайхаа. Тэрэлжийн гол маань ингээ хөлдсөн. Тэгээд тэрэлжийн голыг гатлах юм байна. Мөрөө сайн хараад яв гинэ. Цөмөрхөвд. Өшин хажууд гол урсаад шүү дээ. Юу? Гол урсаад чиг доогорно. Өдөр ланд манд гараад бүр алж байна. Тэнгэрийн хаана ирч юу? Хаана ирч юу? Тэг яг одоо Амар тастаа зам байж тээ. Яара. Амар тастаа зам байж тээ. Тэ арга билэг мөн үү биш үү? Бумэштэй. Самано. За ингээд машина тавьчих. За сайн арга билгээ. За танилцээ тэнгэр гар өрөөрэй. Арга тэнгэр. 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 За хэдүүлээ орхоо. Тий. За тэгээ өнөөдөр бас хамтарсан байгууллага байгаа. Өнөөдрийн хамтарсан байгууллага бол Цагаан доктороо. За тэгээ говийн аршаан гэж нэрлэгддэг. За энгийн хоормог байж байгаа. За тэгээ тэмээний энгийн хоормог бол тэр болгон олдоод байдгүй. А тэгтээ тэмээний энгийн хоормогт болохоор бүх төрлийн витамин байдаг тий. С витамин, Б витамин гэдэг. Тэгээд өнөөдөр хамтарсан энэ байгууллагатай маш их баярлалаа. За тэгээ бүгдээрээ орцгоо яалраа. Тэнгэрээ цас гоё уустай. Сайн байна уу? Оо сайн явж ирлээ. Тажих. За сайн байна уу та. За тий. За баталгаа ороод ирээ. За тий хутлаа. За танилцаагаа. Аваад жаргал. Тэнгис. За. Баярлалаа. За өнөөдрийн хамтарсан байгууллага маань Цагаан доктор байж байгаа. Тэгээд энгийн хоормог. Тий. За баярлалаа. Бид нэр өөрсдөө энгийн хоормонд маш дуртай. Гэр бүл. Тэ миний хүүхдүүд дуртай юу? Би ер нь болж өгвөл энгийн хоормог авахыг хичээдэг. Тэгээд сүүлийн үед харин уусангүй. Тэгээд бүр мандал оосум Өмнөдгөө аймгаас ирсэн юм биш үү? Хийдэг. Тэгээд компанийн нэр нь Энгийн Такш гэдэг компани. Энгийн Такш. За маш их баярлалаа. Энгийн Такш компани хамт олон. За хэдүүлээ сайхан танилцъя. Хүүгээ танилцуулъя.
Манай энэ арга үлэг гэдэг хүү. За 6 наснаас ахуулаад л 300 сүнээгаад л тийм хүмүүс танигдсан. Тэр бичлэг нь бараг 1 сая хүн үзсэн. Хүмүүс таньжиж магадгүй. Яагаад сүнээсэн бэ гэхээр миний хөө ярих уу? За тэгээ. Намайг 6 настай байх тэр үед бол яг өвөр Монголын монгол бичиг ашиглахыг хятад улс хорьсон. За тэгээд нөгөө тэрийг эсэргүүцэж сүнээсэн тэгээ 300 сүнээсэн. Тэгээд эсэргүүцээд яг нөгөө сүнэхээс өмнө хэлсэн л дээ. Бид хоёр ерөнхийдөө жоохон ер нь тийм одоо Монгол ахын дүүстэй маш их хайртай тийм хүмүүсүүд ээ. Одоо бид хоёр ч гэлтгүй дээ. Манай одоо манай энэ хоёр ихэр үү? Тийм. Манай энэ хоёр ихэр охин шүү. Тэгээд бид хоёр ч тэгээд яаж дэмжихүүгээд байжсэн чи арга үлэх хөө. За би монгол хүний төвчээрийг харуулаад сүнэ гэсэн баг. Ваа. Тийм. Тэгээд сүнэгээд тэгээ арга үлэх хөө би нэг 100 сүнэ л гэж бодчихсон. Тэгээд яг тасралтгүй 300 сүнэгаад тэгээд тухайн үед нөгөө маш олон хүн үзээд тэгээд аймагудаас баахан нөгөө нэг барилддаг л одоо авар гахнар юм шиг байгаа. Айгүйх энт энтхийн аймагудаас хонь бэлгэлсэн арвал. Ваа тийм. Хоньнод. Аваагүй л тэгээд бид хоёр одоо ийш тийш явах юм бол хоньнод да одоо мартчихжээ. Тэгтээ яг зүгээр бэлгэлгээд баярлаа талархснаа л идэрхэн л дээ. Мэдээж одоо хүний имийг бас хамаагүй гэж авчлахгүй л. Энэ охиныг ялгуун гэдэг дижитал артист багш. Ваа тийм. Энэ багш хүн. Багш. Артист багш. Тэгээд одоогоор 3 шавьтай энэ хоёр. 5 шав байсан чинь хоёр нь өөр энэ чинь нөгөө хийх явцдаа нөгөө айгүйх тийм анхаарал шаацсан. Дижитал арт чи өөрөө англи хэлээ бас жоохон гадарлах хэрэгтэй. Дээрээс нь маш их тийм чадвар шаарддаг. Нэг л хичээл алгасвал ерөөсө хоцордог. Яг л нөгөө нарийн детальны юм болохоор. Тэгээд энэ охин маань мастер одоо ингээд дижитал арт багш болсон. Өөрөө 3 жил одоо хийж бүтээсэн. За энэ охин болохоор зэрэг аялгау гэдгийг. Манай ихнэр чинь нөгөө ихний удамтай. Ваа тийм. Манай ихнэрийг авьяас гэдэг. За нас хэдтэй вэ? За арга үлэх хүү бол 11 настай. Манай хоёр охин бол 8 настай. Ваа тийм. Тий. Одоо энэ хоёр маань ингээд дижитал арт багш нар болцсон. Сургалтаа одоо өнгөрсөн 100 орцсон. Энэ жил дахиад баттгаад ингээд 3 сараар нь аваад цөөх хүүхд авдаг юм. Арга үлэх хүү бол өөр ингэсэн бизнестэй. Бүр Zoom анги 4 жил явагдаж байна. 4 жилийн өмнөөс бизнес бой болсон. Вау. Тийм. Тэгээд одоо бүр аксен шатруугаа ороод нэг аппликейшн бүтээсэн бид нар те. Тэгээ өөрийнхөө сурсан мэдсэн мэдлэгээ аппликейшнээр дамжуулж одоо Монгол уустай яриа тараана гэсэн тийм. Ганцаараа би хөгжихгүй. Хамтдаа хөгжиж гэдэг аргалыг бол. Хамтдаа бөөндөө цугтаа нэгэн тэгш одоо те хүртээмжтэй тэгш хөгжиж гэдэг байгаа байхгүй. Яг гэвэл одоо боломжтой л аль хөгжиж чадчих штэ. Гэтэл энэ мэдлэг боловсрол гэдэг чинь дэлхийд дахин одоо чи бол одоо маш олон нэвтрүүлэг хийсэн нээлттэй болсон байна шүү. Тэгэнгүүт нөгөө монгол хэл дээр ийм маш сонирхолтой аргаар ийм бүтээлүүд бид нэр хийх ёстой байна. Яаралтай. Тэгээд манай гэр бүлээс оролцсон өөрт байсан бүх зүйлээ зарцуулаад тэгээд арга улыг хүүг санааг дэмжиж маш чадварлаг 20 залуучууд хөсөлж жагаад жилийн хугацаанд бид нар энэ аппликейшнийг 9 төрлийн хичээлтэйгээр хийж дуусгасан. Тэгээд яг дуусгын алдад бид нэр мөнгөгүй болоод бүр ингээд нам унсам зогссон байхгүй ажил маань. Нөгөө хүмүүс залуучууд маань мэдээж цалингаар ажиллаж байгаа шүү дээ. Нарийн мэргэжлийн хүмүүс ч өндөр цалинтай тий. За тэгээ зогсоход арга үлэх хөө аваа Zoom ангаа нэмж нээе гэ. Тэгээ Zoom ангаа нэмж нээгээд тэгээд маш их тухайн үед сонин ийм орлого орж ирээд арга уlegт. Тэгээд тэр мөнгөөрөө тэр мундаг залуучуудыг нөгөө цалингийн таслахгүй явуулсаар хагаад арга үлэх хөө өөрөө дуусгасан. Ваа тийм. Тий, аппликейшн. За одоо энийг өгөөрэй. Энийг тэр хандгаад өгөөрэй. Зөв. Зөв. Ее. За дараа аа үсэх юм. Тийм. За одоо машин замдаар явна тий. Зөв. Чиш. Динзавар дуртай тий манай чи. хамгийн өндөр үлэг гөрүүлүүдийн нэг гэдгээрээ онцгой. Бүх номыг иш нийцсэн шүү тий. Манай аюу олон ном нийцсэн шүү тий. Манай хэрэгдээ 120-од номтой. Тийм үү. Англи, монгол хоёр хэл дээр. Тэгэхээр зэрэг гадаад байгаа хүүхдүүд монгол хэлээс сурч байна. Арга үлгийн хоолойгоор. Одоо зарим нь одоо ингэж хэцүү дуудлагууд нь болохоор мэдээж том хүмүүс уншуулад. Их юмудаа арга үлгээр уншуулсан. За кит гэнэ юм хөө. Кит гэдэг үгийг Аль үс. дараа Англи сонсоо. дээр ярих уу? За дараад үз юм хөө. Ярих уу? За дараач. Нэг ярихгүй. Монгол англиараа зэрэг сонсоод. Үгүй мэдээд тах хэрэгтэй. Гэхдээ харин тий одоо Мэдээд тэгээд дараад ингэж хүүхдүүд чинь нөгөө одоо эн чинь ганцхан унших биш нөгөө харах сонсох хүрх гэдэг юм аа өөрөө анимашнэр бүтээсэн нь Jam гэж байгаа. бид нар ерөөхдөө ингэсэн
Манай хүн ингээд санаагаа гаргаж байгаа байхгүй. За. Арга уулын хүүг санааг дэмжиж ингээд орох гээд яг ингээд эргэлдэж явах мөчөд арга уулын хөө өөрөө хөрөнгө оруулж олсон юм. Оо за. Тий. Нөгөө манай хүч нэг зүүмэр гिचэл заадаг гэж хэлсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр тэрнийхээ дагуу явж байгаад нэг хүүхдэд ангийнхаа хүүхдэд тэр санаагаа ярьжсэн чинь ээжтэй аавдаа хэлээд Тэр нь болохоор 6 настай охин. тий. Тийм жоох охин тий. Яг энэ нөгөө нэг мэдрэмж нь бит хоёр чинь нөгөө би ч өөрөө йогийн багш. Манай хүн чинь бас миний йогт явдаг. Манай шав. Яг нөгөө нэг йогоо дуусчаал явж исэн чинь манай хүн рүү яг мессеж бичиж таарсан. Тэ залгалуу. Залгасан лөө. Эхлээд холбогдсон. Тэгснээ дансаа өгчих гэж ийна гэд. Оо за. Тэгээд бит хоёр гайхаад одоо ямар ч уулзаагүй хүн шүү дээ. Тэгээд охноосоо сонссон. Тэгээ өмнө нэг уцаар яриад ингээд ерөөд уцаар л айлгалцсан гэсэн. Тэгээд яасан чинь дансаа өгчих гэж ийна гэд. Тэг мөнгө нь ороод ирсэн тий. Тэр хүн ерөөхдөө манай хүүдл итгэж байгаа ш намайг танихгүй шүү дээ. Бид хоёрыг мэдэхгүй те. Хин ч ямар ч хүнд тэгэл эхний нэг 60 сая төгрөг тэгж орж ирсэн байхгүй. Гэхдээ тэр мөнгө бол мэдээж зээл маягаар өгсөн бид нар. Буцааж 3 жилийн дотор төлнө гэсэн байдалтай. Тэгээ мэдээж бид нэр тэр хүндээ баярлаад мэдээж хувь бас өгж байгаа юм байна. Тэгэхээр хин энд ашигтай л та нөгөө хүн ч гэсэн манай аппликейшн амжилттай байх юм бол ирээдүйд бас одоо орлого олох нь шүү дээ. Энэ аппликейшнийг хийхгүй байхын аргагүй байгаа байхгүй. Тийм байгааз цаанаас ингэ хий гэж байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө зоригтой за хийгээл анх нөгөө бид нар чинь хамгийн түрүүлээд анимашны тийм багтаа уулзах хэрэгцээт болоод ер нь нэг ямар шухан үнээр эднэр хийгдэх вэ гэдэг ханаа авах гэж хамгийн анх бид нар чинь нөгөө юу ороод нөгөө Central Tower ороод тэнд 3 давхартан сууж байгаа нэг хоёр залуутай уулзж байгаа байхгүй. Тэр хоёр залуу бидний ерөөхдөө ажлаасаа гараад хувийн студ хийж байгаамаа. Тэгээд бидний бас эхний дуршлаг таад болоод те бид нар дуршлаг гой суугаад давхар дээрээс нь хөлдөөрөө өндөх одоо боломж маань тэндээс гарч ингээд хин хэрэгтэй байгааз. Тэгээд айгүй гой үн өгсөн байхгүй боломж мэдээж маш өндөр үнэтэй шүү дээ. Эхний тооцоололоор бол нэг 150 сая төгрөг гарч байна. Ингэж их ажил болж байгаа юм чи дахиад нэг 20 30 сая төгрөг нэмээд яагаад бид нар IT оруулчихгүй. IT ч одоо хүүхд болгон сурах хэрэгтэй л шүү дээ. Ер нь дэлхийд дээрээ сурах хэрэгтэй хэл болчихлоо шүү дээ. Код те код. За шинжлэх ухааныг заавал сурах хэрэгтэй. Сайенсгүйгээр шинжлэх ухаангүйгээр дэлхийд дахин ард тоцрох ойлгохгүй шүү дээ. Тэ. Тэгэхээр тэр заавал сурах хэрэгтэй. Энэ хар нүх гэж юу юм? Quantum physical яриад байгаа. Тэр болгоныг ингээд хэлэхээр хүмүүс ойлгохгүй шүү дээ энэ чинь. Тэгээ тэрийг нь бүр ингээд хүүхдийн аргаар задлж бид тайлбарлая гэж байгаа юм. Тэгээ шинжлэх ухаанаа зааж байгаа. Тэгэнгүүтээ манай ихнэр чи йогийн багш те. Нөгөө би өөрөө нөгөө йогд нь явдаг байсан болохоор хичнээн хүнд хэрэгтэй гэдэг нь би өөрөө мэдэрсэн. Монголчууд маань бүгд л нурууны асуудал. Хөгшин залууг. Тэгэхээр энэ аппликейшн дотроо йогийн хичээлүүд оруулчих гэж. Гадаадаас айгүй хүмүүс арга хэл рүү бас холбогдоод манай үуч нөгөө англи хэл заадаг штеп. Тэгээ англи хэл заагаа явж идэл бас гадаадад байгаа монгол хүүхдүүд яг тэнцээ нөгөө нэг орчинд нь гингүүд чинь өөр хэлээр ингээ хэл доронгууд монгол хэлээ сурах асар хэрэгцээ байна гэд. Тэгээ аруулаг хүүг монгол хэл заах уу гэд тэгэдсэн аахгүй. Тэгээд бид хэд бодсон. Нэрээ угаасаа дэлхийд даяар ингээд монголчууд маань тархан суурьж байгаа. Тэгээд монгол хүүхдүүд төрж байгаа. Тэгээд тэр хүүхдүүд маань угаасаа орчиндөө тэр хэлээр сурах нь ойлгомжтой. Гэтэ их хэлээ ол сурах нь хамгийн чухал зүйлээ. Тийм болохоор бас нөгөө монгол хэл, монгол бичиг гэдэг зүйлээ бид нар аппликейшнд заавал оруулж өгөх ёстой байна. Тэгээд дээрэс нь түүх гэдгсэн аахгүй. Түүх гэдэг чинь ямар чухал вэ те. Үндэстэн өөрийнхөө түүхийг мэдэж чадах юм бол ирээдүйд өөртөө итгэлтэй, өөрийнхөө түүхээрээ бахархдаг, өөрийгөө яг тэр нөгөө монгол хүн гэдгийг мэддэг тийм мундаг хүмүүс болж гарч ирнэ штэ. Тийм болохоор нөгөө энэ гурван чухал зүйл маань болохоор монгол хүн гэдгийг хэлдэг хамгийн гурван чухал зүйл юм байна гэд энэ гурван зүйлийг оруулах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ манай энэ 9 цэцэн болохоор тэгэхээр монгол хэл, монгол бичиг, түүх, тэгээд англи хэл, шинжлэх ухаан, IT буюу нөгөө нэг одоо бид нар нөгөөс орчин үеийн кодингийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр IT тэгээд эрүүл амьдрал гээд тэгээд дижитал арт гээд хүрхэн зураг зурдаг ингээ 9 цэцтэйгээр ингээ гарч ирсэн байхгүй. Яг нэг юм хүүхэд болгон эзэмшвэл цохилтой нэг байх ёстой тийм 9 мэдлэг заавал арах хэрэгтэй байна гэж ярилцсны үндсэн дээр нөгөө нэг ганц англи хэлээс улбаалж исэн аппликейшн маань ингээд 9 цэцтэй гараад ирсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө юу 20 30 сая болчихж байгаа. Яа тэгэхээр ингээд 9 цэц болоод нэмэгдэнгүүд цаана нөгөө ганцхан англи хэлнээр нэмэх нь 8 болчихгонгууд ингээд асар их ажиллагаа дахиад нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгээ ерөөхдөө бол манайх чинь уул нь хугацаагаа богино хугацаанд ингээд тавиад ингээд хийнэ гэжэтэл тэрнээсээ дахиад нэг дахин илүү хугацаа зарцуулж жил хагас баг эцэслээ дуус хугацаа нь 2 жил те жил хагас 2 жил гарсан хугацаанд ингээд бүр эцэслэж бүр дуусгаж байгаа. Ихэнх баг бүх хоолой бүх хичээл англи хэлний цэс бол тэр чигээр арга бодлого байгаа. Тэгтээ нөгөө хитрхи олон юмнууд нь жоохон AI-ыг бас туслуулсан. За тэгээд ер нь л сонсох юм бол дандаа арга бодлого байгаа. Миний хүү баг бүх хоолой өөрөө оруулсан. Тэгээ монгол хэл монгол бичиг болоод юу йогийн
хийцсэн дээр болохоор яг дуу оруулалтын дээр би ярьж байгаа ш. Тэрэн дээр нь болохоор би ажилласан. Миний хоолойнууд байгаа дандаа. Дижитал урлаг бол одоогоор болохоор бид нар хүүхдүүдэд сонирхолтойгоор буддаг номнод оруулсан баг. Тэгээ нөгөө цаас гэдэг зүйл чинь бас ингээд ихээр зураад хаяад байснаас илүүтэй одоо юм өгжөөд байгаа юм чи iPad-н дээр утсан дээр гоё ингээд зураад дахиж устгаад ингэх юм бол бидэд айгу хэмнэлттэй болж штэ байгаль ээжтэй ч гэсэндээ ээлтэй болж байна. Манай охтууд маань одоо нөгөө сайн нөгөө багш нар болсон гэдэг байгаа штэ. Тэрүүгээрээ ингээд нөгөө улам хөгжүүлээ. Хүүхдүүдэд ингээд яг iPad-н дээр хэрхэн зураг зурах вэ, хэрхэн бүтээл үүсгэх вэ гэдгийг зааж өгье гэж баг багаар. Ер нь оруулнаа гэд төлөвлөгөөнд орсон маа дараагийн хөгжүүлэлтэн дээр. Тэгээд анхны хөгжүүлэлтээр бол буддаг ном гарч ирсэн. Багш нарын хувьд бол яг энэ нөгөө нэг монгол хэл, монгол бичиг энэ төр дээр яг нөгөө мэргэжлийн багш нартай хамтарч ажилласан. Бүх контентуудыг нь болохоор яг мэргэжлийн багш нартай бас нөгөө дизайнер хүмүүстэй UI UX гэдэг нөгөө харагдах, үзэгдэх байдлын нөгөө дизайн гэж байгаа штэ. Тэрийг нь болохоор яг ийм зориултын зурдаг хүмүүсээр нь яг гаргуулад тий. Тэгээд нөө яаж хүмүүст ингээ ойлгомжтой байх вэ гэд IT-ийн бас хүмүүст айгуу сайн хамтарсан, видео эдит хүмүүстэй хамтарсан, дууны эдитийн хүмүүстэй хамтарсан. Тэгээ ингээд нөгөө ботхоор ингээ цаана 20 гаруй хүмүүс явчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо дандаа энэ нөгөө IT-ийн хичээлийг жишээ нөгөө IT-ийн одоо мэргэжлэр ажилладаг хүмүүсээр ингээ хамтруулад гээд дандаа мэргэжлийн хүмүүсүүд ингээ ард нь ажиллаж байгаа. Тэгээ англи хэл дээр нь бол ерөөхдөө бол арга хэл хүмүүс маань ажиллаж байгаа. Аппликейшны хамгийн гол юм нь болохоор монгол англи хэлтэй. Тэгэхээр нөгөө нэг англи хэл дээр ч гэсэндээ юмнуудаа сонсож чинь монгол хэл дээрээ сонсож чинь. Тэгэхээр угаасаа монгол хүүхдүүд монголоор тайлбарлуулж юмыг хийнэ гэдэг чинь айгүй чухал байгаа байхгүй. Одоо тэгэхэд гадаадын гой аппликейшнуд байгаа л да ингээд үзэнгүү дан англи хэл дээр болохоор бас эхлээд үзэхэд айгүй хэцүүтэй юугаач мэдэхгүй юм чи. Тэгэнгүүт яг ингээд монгол аппликейшн шүү бид нар бүтээсэн шүү. Тэгээ монгол хэлээрээ тайлбарлах хэрэгтэй гэдэг үнцгийг бас айгүй сайн гой гаргахыг хичээсэн. Тэр нэг контентууд нь хүртэл одоо амьтдууд нь хүртэл монгол амьтд. Хандгаа, үнэг, шонхор гээл те бид нар яг хайртай амьтд. Тэгээ дээрэс нөгөө үүл нь хүртэл монгол үүл юм бол ингээд бүх нөгөө контентыг бид нэг монгол талаас нь хийхээр нөгөө бид нар чинь монгол хүмүүсүүд юм чинь аюу тийм таатай дотн санагдана манай аппликейшн. Тэгээд одоо нэрээ гоё юм хэлэхэд 10 улиг хүүгийн аппликейшны 3000 баруй хүүхдүүд одоо өдөр болгон сурж байна. 46000 хүн татцсан байгаа. Уг нь бол гэхдээ яг энэ чинь нөгөө үнгүү татдаг. Татахтаа бол үнгүү тэгээд туршилтын хичээлтэй байхгүй. Тэгээд 46000 одоо кастомер буюу үйлчлүүлэгч одоо тийм манай хүмүүс ингэ бэлэн байж байгаа гэсэн үг байхгүй. Одоо бид нэр хэрэг ингээд юмаа сайжруулад юмаа сайн хийгээд нөгөө сайн тайлбарлаж чадах юм бол тэр хүмүүсүүд маань бидний кастомер буюу үйлчлүүлэгч болно гэсэн. Аргуулгын. Тийм одоогор бол энэ дотроос 3000 худалдаж аваад өдөр болгон хийж байгаа. Нөгөө бид нөгөө админ дэснээсээ харж чаддаг байхгүй. Тэгээд нэг гоё юм нэх юм бол яг нөгөө манай ихнэр түрүүн тайлбарласан шиг монгол хэл сурах гэж байгаа асар маш олон хүүхдүүд гадаадаар байна. Ялангуяа Америк гэдэг ингээл тэнгууд тэр хүүхдүүд маань одоо энэ чинь монгол хэл дээр англи хэл дээр хоёулын дээр сонсч болдог болохоор монгол хэл дээр хүүхдүүдэд сонсгосоор хагаад хэлэн сайжирч. Нөгөө сайхан яруу монгол их хэлээ мартахгүй тэнд дасгал болж байна. Хүүхдийн хоолоогоор. Агд л эсэргээрээ яг Монголд амьдарч байгаа хүүхдүүд маань мэдээж монгол хэл нь сайн хөгжсөн байна шүү дээ. Тэгэхээр энэ хүүхдүүд маань англи хэлийг яаралтай сурах шаардлага нь гарч ирж байгаа. Аргуулын хүүгийн нэг давуу тал гэх юм бол шантардаггүй байхгүй. Үгүй гэж хэлдэггүй. Би хийнэ, бүтээнэ болноо гэдэг ерөөсөө ядардаггүй. Ядарахгүйгийн бас нэг үндсэн том шалтгаан гэх юм бол бид нар байгальд амьдардаг. Тий нөгөө агаар сайтай болохоор агаарт хүүхэд 30 минут хичээллээл тоглоол 30 минут хичээллээл ингээд хахаар хүн ядардаггүй байна л та. Хичээл заахаас гадна өөрөө энэ чинь нөгөө анимашнаар сурдаг шүү дээ. Анимашнаар сурна. Давхар дээрэс нь чинь ганцхан англи хэл биш. Япон хэл, орос хэл, хятад хэл, испани гэдэг 4 хэл нэмж сурч байгаа. Ийм их юм сурангаа хичээлээ заагаад бас энэ чинь өөрийнх нь дуртай номуудтай. Номоо заавал уншина. Ингээ бүгдийг хамжуулж чадна. Ягаад гэвэл нөгөө агаарт байгаа болохоор. Бидний нөгөө өвөг дээдсэн маань ийм гоо цэнгэг цэвэр агаарын яг энэ газрыг үргэлж ингээ хадгалж үлдсэн нэг том чухал юм бол цэвэр ус, цэвэр агаар хэрглэж байгаа тийм хүмүүсүүд юм байна. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйл маань өөрөө ямар ч хүнийг маш нөгөө IQ-гийн өндөр түвшинд аваачих тийм хүчин зүйлсүүд юм байна л. Тэгэхээр бид нэр их атстай хүмүүсүүд байхгүй. Хүүхдүүдийг нөгөө жоох ингээ дэмжиж өгөх юм бол хүүхдүүд асар хурдтай хөгжиж чинь. Хүүхдээ ингээд бүр сонсоод ойлгоод тэгээд ингээ урамшуулж юу яаж дэмжиж байгаа гэдгийг сонсоод би бүр амар одоо манай Монголын эцэг эхчүүд бас яг ийм байгаасаа гэж өөх бодсон байхгүй. За тэгээд сонсож байгаа үзэгчд маань бас нэг сонирхож магадгүй. Манай одоо арга билгийн аав ээж бас өөртөө ямар мэрэгчлээ боловчтой хүмүүс байдаг бай тээ. За намайг Авьяас гэдэг. Би бол бүжгийн багш мэрэгчлээ. Соёл урлагийн сургуулийн бүжгийн багшаар төгссөн. Тэгээд ер нь бол сүүлийн 11 жил йогийн багшаар ажиллаж байна. Тэгээд
Йогийн багшаараа хийж байгаа. Тэгээд сүүлдээ нөгөө хүүгийнхаа энэ анимашны гаргасан аппликейшнийг удирдах ажиллаад IT гэдэг зүйл биднэрт ямар хэрэгтэй юм бэ? Орчин үеийн ямар чухал зүйл юм бэ гэдгийг ойлгоод ягаад тэгэхээр ингээд ийм мундаг мэдлэгтэй хүмүүсийг ингээд удирдангууд миний мэдлэг жоохон дутж байгаа байхгүй юу? Ерөөсө хизээш тийм нэг ийм компьютертэй IT тийм юмыг харж байгаагүй хүн чинь яг тийм хүмүүсийг ингээд удирдангууд дунд нь ингээд явангууд ингээ явж байна гэхээр ахаа гэж. Гэхдээ яг тэр нь яг юу вэ? Яаж явж байгааг нь ойлгохгүй байхгүй. Тэгээ яг ингээд цаашаа энийг хэр хугацаанд гингүүт юм гадарлагч юм байхгүй шүү дээ. Тэгэнгүүт манай хүн ч гэсэнтэй санал болгоод ер нь бол аппликейшн гаргасны дараагаар IT-гаар сураад одоо IT инженерээр бас төгссөн. Вау тийм. Тэгээд өөрийнхөө вебсайтыг өөрөө хийсэн. Йогийнхаа вебсайтыг кодоор бичиж. Тэгэхээр ер нь бол ингээд ийм мэрэгчлэлтэй болгоод өөртөө ингээд олоод тэгээд барьж аваад тий ингээд явж энэ та тэгээд нөгөө дунд нь бас би ч айгүйх өөрийгөө хөгжүүлдэг хөтлөгчийн дамжаагаар яваал хөтлөгч болсон. Тэгэл янз бүрийн хүний нөөцөөр явсан. Тий зөндөө юм байгуу. Яг ингээд хэлэх юм бол ингээд маш олон юм зүйлсээр ингээд өөрийгөө хөгжүүлэх дуртай гэх юм уу олон салбарлуу ингээд бас мэдлэгийг өөртөө ингээд оруулах юм дуртай хүн байна. За миний хувьд гэх юм бол намайг алтан гэрлийн даваа жаргал гэдэг. Би өөрөө болохоор зэрэг PR, менежмент, бизнесийн чиглэлээр би Англид нэг коллеж, 2 дээд сургууль төгссөн. Бакалавр, мастера тэнд хамгаалсан гэсэн. Мэргэжлийн маркетингийн хүн байгаа. Уг нь бол уг нь тий. Тэгээ миний өөрөө Монголд ирээ хийжсэн бизнесмен өөрөө дандаа юм нөгөө маш тийм хил амтай шоу бизнес, рестораны бизнес, шоу бизнес тэгээ дандаа юм хард ворк юм буюу ууггүй юм хичээл зүтгэл дээр тулгуурсан бизнесүүд би хийж явж исэн. Өмнө нь тухайн салбартаа бол яг number 1 гэж хүлэмжшүүрэгддэг байсан. Шоу бизнес дээр манай MNG event Sunrise гэдэг бүгд мэднэ. Би бол нөгөө айгуу тийм өөрийгөө айгуу сэтгэл ханамжт хангалуун хүн байхгүй юу? Гэр бүлдээ хайртай, сэтгэл хангалуун. Тийм болохоор одоо нэг хүүхдүүдтэйгээ ажиллах нь маш чухал. Би нөгөө тэр чигээрээ яваад ах юм бол мэдээж ахуйн хэрэгцээ маань сайжрал яваад байна. Амьдралын одоо те бизнесийн амжилт маань олоод байгаа болохоор ахуйн хэрэгцээ ингээл мэдээж машинаас улам гоё машин руу шилжээл, гэр маань хаус руу шилжээл ингээл нөгөө том юм тавигдаад яваад байна шүү дээ. Тэгэхээр мөнгө бол ерөөс үргэлж хойноос нь хөөцөлдөж явна. Тэгээ нөгөө өглөө гараад орой ирдэг ус байхгүй би. Тэгэнгүүт хүүхдүүд орхиж байгаа байхгүй. Хүүхдүүдийг зөвхөн багш нарт найднахэр миний хувьд жоохон харамслаа санагдаад байсан. Тэгээд би өөртөө нэг өдөр сайхан бодож тунгааж агаад шийдвэр гаргаад за ер нь хүүхдүүдтэйгээ ойрхон бай. Дээрээс нь нийгмийн ажил хий гэдэг тийм шийдвэр гаргаад ягаад гэвэл үндсэн хэрэгцээгээ би хангачлаа штэ. Тэгээд би тэрэндээ сэтгэл ханаад за одоо би хүүхдүүдтэйгээ ажиллая гэд би бизнесээ болсон 100%. Одоо би айгүйх талархдаг л да. Энэ сайн сайхан зүйл нөгөө бодож хийн гэдэг чинь өөрөө дандаа нөгөө юмыг засч идэг, залруулж идэг, хамгаалж идэг юм байна гэд аппликейшнаа хийж бүтээгээд тэгээ бид нэр амжилттай одоо 3000 хүүхдүүд яг одоогор сургаал явж байгаа. Тэртэй танилцъя. Гэр бол маш сонирхолтой байна. Тэгээ яагаад бас тэгээ энэ газрыг сонгох болсон тий. За эхлээд гэр доторхоо танилцуулах уу. За тэгээ. Манай хүүхдүүд ингээд нөгөө ерөнхийдөө бие дааж айгүйх хичээл үздэг. За тэгээд ингээд хичээлээ хийж байгаа. Яг одоогор ингээд. За тэгээд ерөөсө бүгднгийн би нөгөө нэг тоног төхөөрөмжөөр нь хангаад өгсөн. Тэгээ яагаад гэвэл хүүхэд одоо нөгөө өвс хатахад гараараа зулгаагаад байвал хэсэг яваад л гарын шалбараад л очиж штэ. Тэгэхээр би хүүхдүүдэд бол хөрөнгө оруулалтыг заавал хийх ёстой гэж үздэг хүний нэг. Ингээ бүгднгийн гоё ингээд техникжүүлээд өгсөн байна. Тий. Тус тустай юу та. Тэгэхээр тус тустай хичээлээ үзэн яг тус тустай хөгжих боломжийг гаргаж өгч байгаа гэсэн. За ингээ манайх бол ийм 6 хантай ийм жижигхэн газар. Жижигхэн ийм хөөрхөн юм гэр байгаа. Цомцог гэр гэдэг өөр хүмүүсүүд мэдж байгаа. Тэгээ цомцог гэр маань нөгөө баг нь байхгүй. Тэгээд нөгөө хаалгаа нөгөө нэг юм вакуум хаалгаар шийдэж болдог болохоор гэрэлтэй. Тэгээ энэ чинь нөгөө нэг бүр дээр үедээ манай Чингис хаан маань өөрөө үхэр тэрэгэн дээр тавьсан нэг юм дэшиг ийм юутай дээ шүү дээ. Энэ шүү дээ. Эндээс санаа авсан байгаа байхгүй энэ бизнесмен хүмүүсүүд. Номын тавир ямар за. Ямар бол ном байна те. За энийг ястаа хинч асууж байгаа юм биш үү. Гэхдээ за одоо энэ аппликейшн дээр 150 ном байгаа. Энд ийм ном байгаа. Тэгэхээр энэ бол бодитоор бол бүр асар их ном болох гэдэг шүү дээ. Манай нөгөө хүүхдүүд нэг тусдаа нэг хөөрхөн жижигэн байшинтай. За. Тий. Тэр 100 тэндээ ордог. Тэнд нь ингээд хүүхдийн битүү ном баг. Энэ бол яг нөгөө одоо нөгөө сурдаг байхтаа тэгэл өөрөө уншдаг ингээд дандаа надтай холбогдолтой номнууд баг. Зарим нь манай их нэртэй те одоо энэ ээж ба хүүхэд тэгэл би ерөөхдөө нөгөө юм Агнестийн гэгээ гээд одоо энэ чинь айгүй том буддын ном шүү дээ буддын. Тэ одоо философи байгаа шүү дээ. Тэ энийг би нэг өвөл уншиж дуусгасан. Тэгээд англи номнууд маш их байгаа. Миний сурж ирсэн номнууд хүүхдийн номууд бол байшин таах. Тэгэхээр бид нар нэрээ Чингис хаанаа
чин сэтгэлээсээ хүндэлж хайрлж тэгээд нөгөө үйл хэргийг одоо нөгөө биелүүлэхийг хичээдэг. Нэрээ би нэг айгуу гоё юм хэлэхэд маш энгийн Чингис хааныхаа л үзэл бодлыг үйл хэрэг болгоод байгаа л хүн. Тэгэхээр нөгөө Чингис хаан маань угаасаа агуу хүн байгаа юм чинь энэ мундаг хүнийхээ л одоо хэлсэн ярьсныг үйл хэрэг болгох гэж зүтгээд байгаа болохоор зэрэг нөгөө философи нь ингээд өөрөө яалч нөгөө супер болгоод өгчөж байгаа байхгүй. Жишээлх юм бол одоо тэнд бичсэн байна шүү дээ, тэ. Алд бие минь алжаавас алж ятгаа гэх, тэ. Тэгт ч одоо хараад энэ аргуулах хүчин алтхан биетэй л байгаа шүү дээ, тэ. Алж яхаас залхуурахгүй байхгүй. Хамгийн чухал юм чинь одоо цаг алдахгүйгээр Монгол хүүхдүүд нийгэм тэгш хөгжих хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэгээд ерөөс үйл хэрэг болгож байгаа. Энэ агуу хүнээсээ л санаа аваад л за би зөрөгтэй дайрыг гэдэл байгаа юм учир. Тэгээд үндсэндээ манайх ийм Сибирь зүхтаа одоо энэ Оросын Сибирь зүхтаа модоор ажилладаг энэ эргэн тойрондоо тоосохтой байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө халуунаа жоохон байрна. Дээрээс нөгөө мод бүх агаарыг хаачих юм бол өглөө жоохон цогтой байж байна. Тэгээд өглөө гадаа хасах 30 мөчтэй байхад манай гэрт нэг нэмэх гарцтай л байж байна. Нэмэх 3 4-тэй. Тэгэхээр зэрэг бол хангалттай хэмжээний босоод галаа нэмэл тэгэл болох. Ерөнхийдөө одоо сүүлийн үед энэ ийм тоосгон халаагаар байхгүй юу? Тий. Тэгээд тэнээр ажиллана. Одоо өдрийн цагаар манайх сэрэгт ирч мөчтэй байхгүй. Тэгээд тэндээс өдрийн цагаар нөгөө илүү тогтоо тог маань их гард илүү ээждэг, илүү дэлтэй гэсэн үг. Тэгэхээр ийшээгээ бид нөр орой болтол нэг халаангууд нөгөө тоосгон халчингууд нөгөө орой сэрэг нар буучингууд сэрэгдэг эрчим хүчин байсан унчиж байгаа байхгүй буцаа. Тэгэнгүүт энийгээс хаачингууд нөгөө тоосгороо халаагаад байгаа. 8 цаг, баг нэг 10 цаг тоосгороо барьдаг шүү. Энэ 120 кг-ын энэ тоосхон нэр санаа өгөхөд ийм юм айгүй хэрэгтэй. За ийшээгээ бол яхаа ингээл манай юмнууд ингээл ойр зүрх жижиг шажиг. Энэ нэрээ энэ Америк манай энэ нанлайт гэдэг нөгөө манай эхнэрийн одоо манай нөгөө йогийн бичлэгээ бид энэ гэр дотор хийдэг байхгүй. За. Одоо тэр нэг жоохон нэг хэсэг нэг жоохон зайгаад номны тавирын үзсэн. Үзсэн те. Бид нар ерөөсөн юм тэрийг үздэг. Авсархан ерөөсөн жоохон зайгаад бид нар ингээд ашиглаад. Одоо ингээд харахад ямар зайг байгаа сте. Тэгэхээр манай хүнээс тэр мэрэгэ зөөгөл энэ тавиал энэ минийга холдуулаад тэр мэрэгэ цэвлээ згсдэл. Тэгэл энэ гэрэлцтэй айгүй амин чухал. Тийм үү. Яг өдөр юм шиг бол. Ингээр гэрлээ шийдэж. За ингээд ерөөхдөө ингээд бид нэр хоолоо иддэг ширээ мэн энэ маань жочоо ирэх юм сунчдаг байсан. Тийм. Манай юмнууд ер нь дандаа зөөдөг, сундаг ийм юмнуудтай. Тэгээд хадгалдаг, мадгалдаг гэдэг нэг уцууд. За ийшээ цөмөр ор сонирхолтой. За тэгээ. Бид нар энд нэмэлтээр юм жижигхэн ер нь ийм дүнзээр нэг ийм юу шийдсэн. Нэг ийм өрөө гаргасан. Анх бол ерөөсөө нэг ийм энд нэг нойлоо шийдээ гэсэн анх. Тэгээд гисэн чинь нөгөө хийж байгаа хүн маань нөгөө коридорыг нэг жоохон нэмээд гаргачихуу. Тэр дөрөв юм хийж байгаа юм чихэн. За тэгээгээд тэгээ гисэн чинь ерөөсөө аюу хөөрх юм багтдаг юм байна. Одоо ч зүйл ингээд ийм хөөрхөн анх бол нөгөө юм чинь хов хоосон байсан. Тэгээд нөгөө би зүрх ингээл юм хийж. Тэгээд сүүлд сайхан энэ жилээс тавтаа тухтай байх үднээс нь галтгооны тавилгын компанитай хамтраад энийг хийлгүүлээд тэгээд ингээд гисэн чинь бүр үнэхээр нөгөө одоо манайх чинь бүр так хөдөө байгаас одоо чи одоо яг нэлээ тоггүй газар шүү дээ манайх тоггүй тэгээд так хөдөө байхгүй замгүй тоггүй бүр яг хөдөө одоо ийм галтгоо бол ховрохгүй тийм шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө бид нөгөө хөдөөний амьдрангаа ийм гоё амьдарч болох юм байна гэдэг санааг л одоо харуулах гад ингээд байж байгаа. Тэгээ одоо энэ минь ус мусан зүгээр ингээд ийм гоё ус нь гоё. Одоо чи нэлээд гадааш хас хортой байгаа шүү дээ. Тэгэхэд л ингээд ямар ч асуудалгүй ингээд ажиллаа яаж. Манайхын шалны халаалттай бас нэг юм тэн халаагаа. Гэхдээ энэ тэн шалны халаалт маань зөвхөн өдрийн цагаар ажиллана. Бид нөгөө зайгаар нөгөө шүндэ ажилладаг болохоор амин чухал юм аа л ажиллуулна. Энэ болохоор зэрэг манай хүүхдүүдийн одоо суугаад кичээл хийгээд ингээд байждаг өрөө. Тийм. Тэгээд 100 мөн бол аюугаа сэрүүхэн. Энэ аюу юм том цонхтой болохоор энэгээр онгоолгоод аюу сэрүүхэн юм гоё юм таатай орчин. За тэгэнгүүт ийшээгээ манайх юм хөөрхөн юутай батрумтай. Вау. Батрумтай. Батрумээс та гоё шийдсэн. Тийм, батрум бол одоо ингээд нэг юм нилээн хөдөө газар ихэд бидэтэй байна гэдэг чинь байна. Тийм байна. Хотын ажил дутах юм байхгүй. Тэгээ угаалгын машина бид нэр эндээ шийдсэн. За тэгээ ингээ усаа ингээ бойлероор халаачдаг бид нар. Тэгэнгүүтээ эндээ бид нэр ингээ усанд орчин. Усанд ордог юутай. Шүшүүр мөшүүр бүх юм гоё ажиллана. Ариун цэврийн хувьд гэх юм бол маш өндөр байх боломжтой. Тэгэхээр одоо тогны мөнгө хэрн сард хэд дарддаг вэ? 0. Тийм үү? Сэргийгдэх нараар авч байгаа юм чинь. 0. Ийм их юм ажиллаж. Тогны мөнгө. Ерөөсөө нөгөө сэрэгт ирчим хүчинд нэг л хөрөнгө оруулалт нь шүү дээ. Тэгэл энэ чинь 0 байхгүй. Ямар ч хөнгөлөхгүй чинь бүр. Тэгэхээр ямар гоё юу. Тэгэхээр хүн ингээд яг гадаа харъя. Гадаа гарч ираад би үзүүлээ. Тэр супер сэрэгт ирчим. Би өөрөө нөгөө сэрэгт ирчмээр 5 жил нэг ашигласан. Тэгээд нөгөө туршлага дээрээ суурилж байгаа энэ жил бүр
яг сайныг нь олж тавьсан. Маш олон хүмүүсүүд асуудаг байхгүй юу? Сэргээгдэх хэрчим хөөж халааж дийлэх үү гэж ерөөсөө амар том асуулт нэмдэг байхгүй юу? Тийм шүү дээ. Бүгд асуудаг. Дийлэх үү те. За одоо чийсэн сонирч байгаа сте. Заавал хослуулж ажиллана. За би түр үзүүлсэн шүү дээ. Тийм. Гал 100 заавал байх хэрэгтэй. Нэгдүгээр. За. Хоёрдугаар тоосхтой халаагаар байх хэрэгтэй. За жирийн тэнч үж болно шүү дээ. Одоо зарим нь тэн үж. А тэгээд дээрэс нь энэ газ халаагаар. Оо газ халаагаар. Энэ газ халаагаар. Бибаста гэдэг лөө тий. Газ халаагаар ингээл газаар асчихна. Энэ улаан газ халаагаар шүү. За. Тэгэхээр энэгээрээ бид нар халаачнаас. Энэ айгүй хүчтэй. Гал сэргээгдэх эрчимөж газ халаагаар гэдэг эдгээр нийлж 3 юм оршиж яж байгаа. За тэнгуут нөгөө тэнийн халаагаар төр чи 2 задарч чинь тий. Тоосгоо халаагаар жирийн халаагаар. Жирийн халаагаар. За амар чухал мэдээлэл шүү. Энийг хослуулж ажиллана. Өөр ямар ч арга байхгүй. Өчтөр болж хасах хортой хонлоо шүү дээ шүн. Тий, өчтөр шин хүүтэн. Тэгэхэд манай энэ 500 ваттын пар ажиллаад зөвхөн парын байрны өрөөг ингээл хаачдаг байхгүй. Ингээл хоноход энэ байрны өрөө дотор бол 15 градус нэмэх 15 таад болох юм л. Тэгэхээр өглөө ороход айгу таатай бол. Манай гэр дотор бол нэмэх 3 таа байд. Гэр дотрогоос галаа төлж хасаачаал ийшээ ороход бол маш дулаах. Тэгээ ямарсан байрны юм тухтай олонгод хүүхдүүд тухтай хөдөө амьдарч байгаа гэсэн. Одоо хөдөөний нэг зовлонтой юм чинь гадаа бицэх байхгүй. Эмэгтэй хүмүүс ялангуяа маш их зовдөг те. Тэнгүүд бид нар энэ дээр шийдэл болсон гэсэн. Интернетээ яадаг шүлжээ бас хэр байдаг юм шиг. За манайх чи Starlink ашиглаж байгаа шүү дээ. Starlink чинь хотод шилэн кабель чинь 70-80 MB-г хурдтай байхгүй юу? За. Тий. Хотод Starlink чинь 150-аас 200 MB хурд. Тэгэхээр хотоос 2 дахин хурдтай. Тийм болохоор бид нөгөө энэ манай хүүхдүүд маань нөгөө Америк сургууль сураад байгаа гэсэн. Манай хүүхдүүд чинь Америк сургууль сурж байгаа даа. Homeschool хийж байгаа. Тэндээс шүү сураад нөгөө айгүй хурдтай нөгөө бүх PDF файл майл нам тест мэст өгч чинь ямар ч 3 зэрэг би 4 зэрэг 5 зэрэг ингэ ажил. Манай ихнэр тань йогахийн хичээл мичээл апплод хийгээл ингэж яхад маш олуулан маш их нөгөө дата ашигладаг байхгүй бид нар. Хязгааргүй шүү дата чи Starlink. Starlink-ийн мэдээлэл өгөхөд бас айгүй жоохон мэдээлэл өгөө. Энэ хүмүүсийн хацтай. Мини гэдэг нөгөө e-mart зарж байгаа. E-mart өөр PC mall золоо зарж байгаа шүү дээ. Минийг нь авчих. чинь 600 сая төгрөлөөс. А тэгэнгүүтээ чи ямар ч хүлжээг газар ажиллаж байгаа ш нөгөө хиймэл дагуулаас барьж байгаа. Тий. Тэгэнгүүтээ төлбөр нь ихэвчлэн хүмүүсүүд мэдхгүй 290 сая төлөдөг байхгүй юу? Сард уу? Ихэвчлэн. А за ихэвчлэн. Одоо хүртэл мэдхгүй хүмүүс байгаа шүү. Тэгэхээр 118 сая төлөөд суурин гараа сонгочих. Тэгэл нэг газрын зураг дээр томруулаад нэг юм цагаан юм локейшн байгаа. Тэрэн дээр нь тавьчингууд 118 сая төгрөг болох төлөх боломжтой байдаг шүү. Ихэнх хүмүүсүүд бас энийг нэг анх 290 саягаар Монгол нэвтэрж исэн байхгүй. Тэргээр яваад байгаа байхгүй. Тэр нөгөө мапа татаж мэдэхгүй. Мапа ингээд дэлгэж жагаад ингээд томруулна шүү дээ. Томруулангууд өөрийн шин газар гараад нөгөө цагаан юм чинь пак гэд актив болоод ингээд идэвхжээд эхлэн. Тэгэд нь сейв гэж дараад 118 саягаар ашиглах боломж байдаг шүү. Тэгэхээр хязгааргүй эрхийг 150-аас 200 MB ашиглах боломжтой гэсэн. Вау. За. За тэгвэл гарч гоё юмнууд үзүүлэх үү? За тэгээ. Өвөл нөгөө яг Ecolus систем одоо манайх ч нөгөө бохрын системээ одоо эндээс бийцэж байгаа бүх юм ч нөө те энэ Ecolus гэдэг юм систем руугаа ороод тэгээ энэ маань өөрөө саарлус суулгаад тэр Yonkers руугаа гаргадаг байхгүй. За. Би нөгөө энийг юм шалгах хэвээр. Нэг шалгаах. Энэ одоо танаа цэвэр ус яаж хөлдөхгүй бас ингэж гоё байгаад байна. За одоо үзүүлэх нь. За тэгээ. Одоо энэ нөгөө Ecolus гэдэг юм чинь энэ болоос амар том бас гоё мэдлэг. Дулаалганыхнаас ингээл тавьчих дараа. За. За. За энэ юм байна тий. За. Оо энэ ахгүй одоо энэ ингээ буцлаад байж ин заяа. Тэгээ өнөд танаар байхгүй гоостай. байхгүй. Энэ бохор штэ. Өө тийм үү. Энд чинь ингээ өөрийгөө ингээд бүхэн шүүхээр ингээ шүүгээд саарл суулгаад цэвэрхэн баг мод усч болохоор юм тийм. Тий 99% цэвэрлдэг гэж. Вау. Тэгээд цэвэр ус бол баг саарл усаа гаргах шүү дээ. Тий. Тэгээ ийм технологи нэг нөхгүй. Энэ Оросууд бүтэр чигээр ашиглана. Оросын технологи. Евролос гэж нэртэй. Европч яг гаргах юм л. Энэ ямар ч муухай өнөр байхгүй шүү. Ийм гоо цэвэрхэн. Тийм. За энэ бол өстой хэр баргийн хүн үздэг юм шүү дээ. Орхон. Өөрөө дулаа дотроос дулаантай болохоор ингээд ямар нэг асуудал байхгүй. Ингээл асуудал байхгүй. Яа энэ хөөрхөн юм юу вэ? За эн чин бол одоо нэг жижигхэн хөөрхөн саун хийсэн байгаа бид нэр. Саун. Тий. Энэ саун. Шууд модоо төлөөл шууд ажил. Одоо нөгөө дөрөв үлэлийн саун аахгүй. Ямар нөгөө тенер биш. Энэ галаар болохоор зэрэг нөгөө халалт тэр нөгөө мэдрэмж нь маш гоё. Жижигхэн хөөрх. Яа гоё би. Ийм жижиг. Гэхдээ гэр бүлэнд бол хангалттай байхгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд нөгөө айгуугаа гоё мэдрэмж аавна. Даарах мэдрэмж авахгүй дулаахан. Дээрээс нь эрүүл мэндийн хувьд энэ чинь супер ашигтай тий. Энэ хажууд нэг юм торох байгаа. Тийм ээ. Айл болгонд ер нь байх хэрэгтэй зүйл гэж бодсон.
Тийм шүү дээ. Ийшээ нөгөө юу ямар сарчлаа. Битүү нөгөө мөсөж жагаад ингээд зэргүүд ордог шүү дээ. Тэр шиг ингэж орноор сарчлаа. Угаасаа манай нэг худгийн ус таахгүй. Цэвэт. Ваа, дүүл бүр Тэгэхээр ямар салах. Ер нь дээр манайх хөршүүдэрээ нийлж инд орсон байхгүй. Жинхэнэ кайфтай. Одоо миний бүтээн байгуулалтад хамгийн бахархалтай хэсгийг та бүхэн яг үзэж байна. Тэр юу гэх юм бол сэргээгдэг эрчим хүч байгаа. Сэргээгдэг эрчим хүч дотроо манай хамгийн сайн. Би тэр 100% хэлж чадна. Нөгөө 5 жил ашиглаж гарсан хүн чинь мэддэг болчихсон юм шүү дээ. Аль нь сайн, аль нь муу, аль нь хотлоо яриад байгаа, аль нь үнэ яриад байгааг мэддэг болчихсон. Нэг ийм секшн байгааз 500 ваттыг нэг цагт одоо хүлээж авах чадaltaй гэсэн. Тэгэхээр надад 20 байгаа гэсэн. Тэгэхээр 100000 ватт буюу 10 кВт-ыг бид нэг цагт цуглуулж чадна гэсэн. Артлан наараа юутай бас нөгөө бас тог хүлээж авдаг. Нөгөө одоо битүү застаа юм бүрхэг өдөр байлаа гэж бодлоо л да. Тэгвэл засанд ойсон гэрлийг энэ нэг хөрх 1 кВт аваад баг багаар. Тий одоо би жишээл айгу бүрхэг өдөр манай нөгөө хуучин байна таг зогсон шүү дээ. Энэ хөрх 1 кВт аваад. Тэгэхээр амь тэрэ өгчих. Айгу ухаалаг. Анх 5 жилийн өмнө тэр зинхрийг авсан байхгүй. Тэр маань одоо тухайн үед хамгийн сайн байсан 300 ватттай нэг нь. Энэ 50-д үлдвэрсэн байхгүй. Бас нэлээд чанартай. Тэгээ одоо нөгөө хуучин одоо энийг хийнгүүт би энийг ашиглаж болох гэсэн чи болно шүү дээ. Энийг шууд ингэ авчих гээд. Энэ нэг 4000 ватт цагт хүлээж авдаг тийм хүчин чадалтай. Энэ 100000. Тэгэхээр нийлээд 14000-аар би одоо шууд батарейгаа цэнгэлээд нэг жил. За одоо би батарейгаа та бүхэнд харуулъя. Энэ хуучин нь энэ одоо нөгөө дээр үе чинь хуурай батарейгаар одоо өдөөнийхэн бүгд мэдж байгаа да. Хуурай батарейгаар цэнгэлдэг. Тий. Энэ одоо тухайн үед хамгийн дажгүй сайныг л авч ирсэн. Тэгээд одоо бол ингээд одоо энэ чинь бүх энэ 10 ийм том зай эзлээд ингэнгүүт чинь 4 кВт-ийн одоо хүчин чадалтай нэг цагт 4 кВт-ийн 4000 ваттын л зурулсан гэсэн үг энэ. Гэхдээ хуурай батарей чинь нэг 40% нөөцлөд 60% л гард юм бэл. Би үндсэндээ 2.5 кВт-аар нэг 5 жил амьдэрсэн биш та ингээд. Тэнгүүд би нөгөө юм батарейны үн цэнийг айгүй ойлгоно. За одоо нөгөө хамгийн гоёыг харуулъя. Энэ аахгүй. Энэ одоо сүүл сансар хөлөг байгаас бүр ийм гоо хөгжсөн. Энэ араа Seg Energy гэдэг энэ аахгүй. Энэ батарейс супер ухаалаг. Өөрийгөө халаана. Хасах 30-д гадаа байсан болно. Оо тийм шүү дээ. Өөрийгөө халаана. А энэ батарейны хувьд гэх юм бол нэрээ гоё мэдээлэл өгөхөд нэг энэ блок байгааз зураас байгааз энэ чинь нэг блок байхгүй. За. Энэ нь 10 ватт байхгүй. Тийм үү? 10. Би бол 20-ыг л авсан эхлээд. Тэнгүүд манай хэрэгцээ чинь нөгөө яг нэг жоох их байгаад байгаа. Тэнгүүд нөгөө шөндөө бид нэр худгаа хөлдөх хэсгүү, байрныхоор хөлдөх хэсгүү, гадаахын саяны эколос систем хөлдөх хэсгүү. Тэр ийм гоё технологиг ашиглах боломжтой тий. Тэгээд одоо би ямар ч төлбөрлөхгүй. Одоо тогны мөнгө зero авах. За ийм их юм ажиллаж байгаа юм чи хэдий сард тогны мөнгө хэдий төлдөг. За. Энэ байшин манай арга бүлэг хүүгийн зуны одоо офис. Ваа. Энд хоёр давхар байсан. Оо тийм шүү. Тийм дээдлэлт нь аюутай. Өөрийнх нь нөгөө тоглоомын өрөө, өөрийнх нь номын санта тэр чигээр номын санта. Өөрийнх нь орон зай гаргаж өгч байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдэд ер нь тусад нэг жоох орон зай байвал зүгээр санагдсан шүү. Ер нь аав ээжүүд хэлэхэд. Энэ хойно байгаа манай хүлэмж. Оо за. Энэ бол зуны хүлэмжлэлтэй. Гэхдээ айгүй хөөрхөн гоё шийтцэн. Энэ жоох урт том нь болохоор зэрэг өргөс тэмдэг тарьчдаг. Цааталт нь болохоор зөв помидор тарьдаг. Улаан л тарина. Тэгээ жоохон нарийн ногоонууд бас тарина. Тэгээд манай хүнсний хэрэглээг бол 100% эндээсээ хангаж чаддаг. Намар 7 сар гаргаад ургацаа аваад эхэлж байна. А тэнгууд манайх төмсний талбайтай, байцаа тарьдаг. Байцны талбайтай. Тэгээд нөгөө луун, шар манжин гэл юм улаан манжин гэл. Тэгээд ногоон сонгон мөнгө бүх юм ингээд энэ ингээд тарьчдаг. Зөв эрүүл хоол хийгээд эрүүл агаарт амьдрал хүний насайг урт болсон шүү дээ. Тэгэхээр зэрэг яах юм баха ингээл ажилчид мөрлөл хүнд хэрэгтэй юм хийгээл тэрнийхээ дагуу орлоготой болоод орлогоороо өөрийгөө хөгжүүлээд улам гой урам оруулаад ингээл амьдрал бол баялаг. Хүнээс биш өөрсдөө шалтгааллах маш олон юм байгаа маа гэдгийг би нөгөө би болон мэдээж зөндөө олон хүн олоо харсан байгаа шүү дээ. Тэгээд энийг одоо бид нар олуулаагаар олж харах хэрэгтэй байна. Талархаад энэ эцгийн үгдийнхэн одоо эдгээр чинь асар их үн цэнээр бүтсэн байна шүү дээ манай их орончтой. Тэр энэ их үн цэнийг үнэхээр талархаж хүлээж аваад бид нар өөрсдөө шаргуу ажиллаж одоо энэ эцэг дээдсүүдэд бид баярлуулах хэрэгтэй байна. Тэр нь юугаар баярлуулах вэ? Шаргуу ажиллаж сайхан амьдрах юм бол бид сайн амьдрах. Сайхан амьдрах юм бол бид нар баярлж байгаа. Хүнд гоё мөгцөн нөгөөдг нь сайн ашиглаж байвал тэгэл өгсөн үн баярлдаг шүү дээ. Тийм яг үнэ. Тэгэхээр бид нар ингээд ийм гоё газар байна. Таадад гоё өөр гоё юм харуулъя. За. Сонирхолтой. Хүмүүсээс бодож магадгүй бас би ч гэсэн бас сайхан агаарт амьдрал л та тий. Тэнгүү чим мэдээж ингээл хөрөнгө оруулалт чинь нэг нэг юм барьсаар гал ер нь жоох мөнгөгүй болно шүү дээ хүн. Тэнгүүт нэг юм гарын мөнгө олдог нэг хөөрхөн зэвсэг хийж болж байгаа. Тэр нь болохоор энэ гэр аваад ийм гоё агаарчин үйлчлэгч олдсон шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл ийм гоё гэр ягаал одоо гэрээ нэрээ дотор би
Тэгэл 100 ч бай, үүлч бай, агаарт хүч. Тий. Одоо би нэг ингээд эсхимсгээр дулаач. Энэ манайх 100-ыг ирэлдэ. За. Дулаачих юм бол одоо гэр нь ийм гой цэвэрхэн. Ингээд энийг төрөсдөг байхгүй. Ингээд гой цэвэрхэн хөрх юм ийгэл их юм бол ийм гой цэвэрхэн юм чинь ямар ч хүн. Тийм шүү дээ. Тэгээ бид нар хамаа намгүй хаавдггүй. Дандаа гой юм ууж иддгүү. Тэгээд гэр бүлийг авдаг байхгүй. Тэгээ энэгээр хөрхөн Германы мөнгөс айгүй их мөнгө олно нэгээд. Тэгэл хөрхөн дим дэс. Нөгөө хүмүүс гой таата сайхан гой амарт хажуугаар нь энд ирэхдээ нэг манай аргуулын хүүгээс зөндөө юм сурна те. Хүүхдүүд нь сурж гин. Хичээнгөө байх ямыг сурж гин те. Манайх тоглоомын талбай байхгүй зөвхөн төрнийхтэй. Би албаар тэгээд тоглоомын талбай хийчих юм. Энд дээр нэг тэгэнгүүт аюусаа нэг юм лээ. Хүүхдүүд чинь нөгөө нэг тоглоомын талбай байхгүй энэ дээр л өнжин. Энэ дээр зүгдэл энийг зохиол. Яг зөв юм аа. Тийм. Утсыг ингээд байнга тавиад байх юм бол хүүхд уцаал үзээд шүү дээ. Манайхан гэдэг 11 цаг хүртэл уцгүй шүү. iPad-гүй шүү гэдэг. Тэнгүүд нэг хүүхд өөдөө тэрх ном шидэлт. За. Яг тэрнтэй адилхан. Төрнийг нь тавиал өөр тоглоом талаа байхгүй гот хүүхдүүд энэ дээр ирэл эндээ зүгдэл. Одоо манай хүүхдүүдийн хөгжил мөгжил супер шүү дээ. Биений хөгжил. Арга уулыг нэгээр 10 явна. Энэ миний ч өстө энэ одоо харах юм энд халцарсан. Энийг өстө ямбитлэг гүшгэл. Монгол ирхэн бол зүгээр Аз дотроо шимдэж тэ. Дундаж 5 эрэгтэй хүнтэй тэнцэх хэмжээний хүчтэй ах хэрэгтэй гэж үздэг байхгүй. 100% бие хамгаалахаас гадна хүнийг хамгаалж чаддаг болдог. Тэгэхээр монгол хүмүүсүүд нөгөө айгу хүчтэй байхын тулд бид нар нөгөө энэ айгу гоё ухаалаг төрник бас хараад аваараа. Энэгээр 3 толгой хөгжин. Тийм байна. Энийг заавал хийх ёстой. Энэ муу хитэн дүүр гагнаад л баг. Тийм шүү. Энийг заавал хийх ёстой. За төрник бол мэдээж хүн болон мэдж байгаа. Энэ monkey bar гэдэг шүү дээ нөгөө дамжиж гүйдэг те. Энэ айгу чухал. Тэнгүүт эндээс нөх өөрхөн энийг нэмэлтэм хийгээл ийм зохих юм нэг аваад өгчөд энэ чинь хямдхан шүү дээ. 50,000 төгрөг гэл хаас айгу. Тэгэл унжуулчих юм бол бүх талыг хөгжүүлчих. Одоо манайх шиг хөдөө байгаа шүү дээ тий. Тэнгүүт одооноос ерөнхийдөө хүүхдүүдтэй гэр бүлдээ би уриалаад та. Цөмөрөө хогоо ангилдаг бол ягт. Яа хөдөө хогоо ангилж болох тий. За. Тэгээ би уриалаад одоо хүүхдүүдээ уриалаад бид нар хогоо ангилж эхэлж одоо сурч байгаа. Энэ ягаад хогийн цаг байдгүй юм гэсэн чинь хогийн цаг хийчих юм бол хүмүүс хог хайдаг гинэ. Хог хайх ёстой. Хог хайх ёстой байхгүй юу? Тэр чинь цэвэрлээд янзлж явах үүрэгтэй. Ус гэдэг чинь. Анхан шатны үүрэг шүү. Тэнгүүт наа чи хог хайдаг юм а тэгэхээр зэрэг хогийн цаг байхгүй. Нөгөө хүмүүс энд таяа шүү дээ. Тийм шүү. За ухамсартай нэг 10 хүн байлаа гэхэд цаана 30 хүн ухамсаргүй байгаа шүү дээ. Энэ заавал байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чи айгүй хацтай нэг айгүй нэг юм залуу байгаа байхгүй. Тэр залуу ингээд тэр кофе шоп гэд хийсэн. Тэгээд нэг айгүй гоё юм хийгээд тэгснэ хажуудаа би хогийн цаг нээсэн гэдгсэн. Би тэгэхээр бид нар хогоо шууд ингээд хайчих юм уу гэд би баярлж. Тэгсэн чинь чи хогоо англиад ирэх юм бол хайж болно гэсэн. За. Тэгэхээр thank you гоостой тэр хүнд баярлалаа гэж байгаа байхгүй. Тэнгүүд амар гоё хот нэг хүн ингээд сэтгээд ингээд боломжийг гараад өглөө. Гэтэ чи хогоо ангилах хэрэгтэй шүү. Яг л нэг шил лаад цааш тушаачтай юм шүү дээ. Тэгээд тэр олсон мөнгөөрөө бас нэг хүн цалингийн өгч. Бид нар эндээс хогоо ангилж. Хин хэрэгтэй байгаа байхгүй. Нэг хүн нэг юм хийхэд нөгөө хүн нь дагдаг байгаа. Тийм шүү. Нэг хүн зөв юм хийх бол яг дагдаг гэдэг шүү. Яг дагж байна. Тэгээд бид нар хогоо ангил одооноос ингээд хогоо ангилаад одоо энд хайдаг болоо гэл би одоо сүүлийн үед 2 ч удаа хийчихэж байгаа. Авчил өнгөд нөгөө баг баярлаг авчих. Яг нөгөө хогоо ангил тэр хүнд лааз хэрэгтэй шүү. Лаазаа тушаачин те ингээд. Тэнгүүд ингээд амар гоё. Манайх ийм гоё байвал те. Ер нь тэр чигээр юм байв. Одоо ийм болцгой. Цөмөрөө болцгой. Elon Musk гэдэг хүн Starlink-ийг Монгол өгчлөө шүү дээ. Хятад Оросд байхгүй шүү дээ. Тэгэхээр бодоод бид маш их боломж байна. Одоо манай 11 настай аргуулаг чөлөөтэй болчлаа англи хэлээр. Одоо бүр давраад Орос, Хятад, Япон, Испани хэлээ сурч байна. Бүр Америкийн сургууль онлайнаар сурчиж байна. Өөрөө аппликейшн зүтгэсээр хагаад хийгээд одооноос хөрхөн жижиг орлоготой болж гэж аяллаа мөнгө бол өөрөө олж байгаа шүү дээ. Тэр байтугай манай 8 настай хоёр жаахан охин хүртэл дижитал арт сураад дижитал артаа хүн заагаад мөнгө олж байна. Одоо энэ дижитал артыг гадаад хүн зааж болно шүү дээ. Ингээл ер нь айгүй хурдтай хөгжих боломжийг биднэрт ингээ боломж байна шүү. Одоо яг харагдж байгаа нь бол нэрээ яг том зах зээл хажуу жижиг юм бохгүй. Тийм шүү дээ. Яг ингээ зүгээр бид нар сураад ороодох юм бол ороод л. Тэгээд чи ингээл өгшөө олон ажлын санал зөндөө юм орж шүү дээ. Маш олон боломж байгаа юм байлаа. Бид нар тэгтээ нөгөө үндсэн юм бидэд байгаа болохоор зэрэг бусад юмыг бол хийж болох байхгүй. Нөгөө эрүүл байхад бусд нь болно доо гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бус бүх юм болох боломжтой. Энд их гоё юм байгаа. За, гаражтай. Одоо чи би чи хөдөө байгаа шүү дээ. Тэгэхээр хөдөө байгаа. Тэгээд ингээд гараж ер нь айгуу сайн бичээр сэтэж шүү дээ. Яа гоё юм. Тий. Тэнгүүд эн чин одоо манай эхнэр ингээд машина хийчихэж байгаа. За. Тэнгүүд энэ хажууд нь энэ миний машин байхгүй. Энэ үү? Тий. Яа бүр та нэг хүн зөөдөг байна. Бүр янзын гоё байгаас тараа. Тэ энэ нөгөө 6 дугаар зургуулаа майж байна.
Энэ чинь байлдааны 131 байхгүй. Энэ миний одоо бүр нэг тийм 100-аатай одоо миний машин байхгүй. Гэхдээ энэ үнийн хувьд бол нэг үнэтэй биш. Гэхдээ яагаад гэдэг мэдээж ийм машин ашиглаж байгаа нөхөр зэрэг манай ингээд айгу үертэй байхгүй. Амар үйлчлэх те нэрээ. Үертэй. Голтой ажиж байгаа. Яг үертэй үед ер нь амруу нэг машин гарахад хэцүү. Тийм тэгээ бид нэр ийм албаараа би нэг ийм том машинтай байна. Одоо ийм өндөр усанд өгч гарах гэсэн үг. Ангар бараг хүний аим аврах юм шиг. Аварна. Энд чинь нөгөө манай онцгойгийнхан биш үү? Тий. Онцгойн чинь энийг хэлчихлээ шүү. За ингээд ямартаач гадаа гэртээ ер нь гадаа орчинтой танилцлаа. Тэгээд бүр үнэхээр гоё яг нэг тийм surviving нэг тийм тоглоом байдаг шүү дээ. Ингээд нэг нэгээр нь хөгжүүлэл явдаг шиг тийм мэдрэмж авлаа. Тэгээ орж ирээд надаа хамгийн түрүүнд анхаарал татсан юм бүр камер Sony FX330 гэдэг энэ төхөөрөмжүүдэд та нэг танилцуулбал. Нууцхан дотор өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэнгээ арга улаг хүүг ийм сайн тоног төхөөрөмжөөр хангая гэж бодсон. Чи нөгөө үнэтэй төхөөрөмжүүд. Тэгээд анх эхлээд энэ FX3-ыг аваад тэгээд багаагаар дараа нь бид нар чинь Rodecaster гэдэг энэ нөгөө аудио систем шүү дээ тийм. Энэнийг аваад дараа нь энэ видео холигч аваад тэгээд дахиад нэг камер авах хэрэгтэй болоод яг тэгвэл энэ камер нөгөө дээрээсээ нөгөө манай хүмүүс чинь нөгөө дижитал артаар iPad-н дээр зурж үзүүлдэг. Тэгэхээр зайлшгүй нөгөө юм сайн камераар харуулахгүй тод харагдуулахгүй болохгүй. Тэр үднээс тэгээд видео миксер ч айгүй чухал те нөгөө юугаа солино шууд лайв. Тэгээд сүүлд нөгөө микрофоноо бид нар бас нөгөө шүүрийн микрофон айгуугаа тод дуурдаг. Тэгээ энийг авсан тий. За тэгэхээр ерөнхийдөө арга улаг хүү бол ингээд тасарсан. За тэгээд арга улагийн ерөнхийдөө ажлын хэсэг бол энэ хэсэг. Чингис хаан араас нь хараа байждаг. Хянаа байж байна. Тэгээд ерөнхийдөө энэ анзаарсан бол нэрээ энийг ёс нэрээ. Энэ давс байгааз. Давс. Одоо чинь баахан цахилгаантай орчин үүсэж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө саармжуулдаг. Нэрээ хүмүүстээс гоё мэдээ өгөхөд. Ийм давснууд аявих байх хэвээр. За ингээд манай үзэж байгаа үзэгчид бас зарим эцэгчүүд байнаас хүүхдээ яаж ингэж гоё хүмүүжүүлэх үү гэж бодож байгаа байх. Тэгээд бас магадгүй хүүхд хүмүүжүүлэхэд бас хэрэгтэй тийм тип ч юм уу те. Бас одоо өөрийнхөө одоо зарчим байгаа шүү дээ. Хүүхдээ ингүүлэх сайн байдаг гэсэн. Тэр талаас ярилцвал. За хүүхдийг 30 минутаас хичээлүүлдэг. 30 минут хичээлээд 30 минут амраадаг. Магадгүй дуртай юм хийж ягаад 30 минутаас хэтрэх гээд нь шүү дээ хүүхдүүд чинь. Тэгэх юм бол 30 минутыг заавал зогсоох хэрэгтэй. Бас дуртай юм ч дургуйч ялгаад. Одоо шилбэл өдөрт нэг ашигтаа нэг 8 цаг байлаа гэж бодоход 30 минут ирэх юм 4 цаг нь ашигтаа өнгөрч байгаа. Тэгэхээр баг их сургуулийн оюутан шиг сурах боломжтой хүүхдүүд. Энэ аргаар би яг системтэйгээр ажилладаг. Урамшуулсан систем ашигладаг. Жишээлх юм бол за түүхийнхаа энэ хичээлүүдийг бүгдийг ингээ үзээд ойлгочих юм бол уншаад дуусчих юм бол би ингээ асуугаад бүгдийг мэдчих юм бол 7 хоногт нэг удаа хотод хүссэн газар очиж тоглож болно. За дээрэс нь хүссэн гоё юм авч болно. Тэнгүүд сүүлийн үед нэг айскрим Godiva гэх айскрим шүү дээ. Godiva-гийн амтанд оролцох. Тэгээд би тэрийг авч өгч юм уу. Ингээд нөгөө айгуу шагнал урамшуул өгöd. Тэгэхээр хүүхдүүд нөгөө ингээд айгуу хөөрхөн ярьдаг байхгүй. За тэгээд ерөнхийдөө ер нь энэ аргачлалаар ер нь ингээд явчихдаг. Тэгээд нөгөө хүүхдийг нөгөө маш сайн амрах хэрэгтэй. Манай гэр бүлийн нэг чухал зүйл нь болохоор яг нөгөө ярилцдаг гэдэг зүйл айгуу чухал байгаа. Хүүхдүүдийг яг ингээд суулгаж агаад нүдрүү нь харж агаад ийм учиртай юм аа. Ийм болохоор энийг болохгүй, ийм болохоор энийг болно. Ингэж тэгдэг гэд. Тэгээд нөгөө нэг зарим зүйлүүдийг нь яг ингээд нэг удаадаа бичлэн зааж ингээд манай айгуу харуулахыг хичээдэг. Энэ айгуу чухал одоо ийм зүйл байна гэж би харсан. Одоо бидний бага хат чинь зүгээр л болохгүй гэж загнаал идэг гэсэн. Тэгээд дээрэс нь бас яг ингэж хийдгээ гэж хизээч ингэ зааж өгж байгаагүй. Тэгэхээр яг энийг эртлэн ингэ заагаад өгчвөл айгуу чухал юм болоо гэж харсан. Мөн дээрэс нь нөгөө бие даалгах гэдэг нь яг өөрөө хийж чаддаг зүйлсийг өөрөө хийж сурах чадвар айгуу чухал юм байна. Ингэчих юм бол бид нар 1000 хойноос нь ингээд хөөцөлдөггүй өөрөө бүх зүйлийг ингээд олоод мэдээд сурах юм чадамжууд суулгаж ийнэ гэдэг нь айгуу чухал санагдсан. Олон зүйл дээр илэрсэн. Манай хоёр охин ч одоо сэлэлтээр хичээлдэг байсан өмнө нь тэгээд нөө шатраар бас гэтээ тэр нь болохоор яг бүр ингээд наривчлан багс тэр бүр нарийн заалгах биш. Ерөнхийдөө бол яг аав нь биеийн даалгах гэдэг дээр сургаад гэрээрээ гэсэн бас л гэрийн боловсрлоор. Тэгээ манай охин чинь хаавал дүүргийн шатрын авраг
Тэгээ сэлэлтээрээ бас нөгөө нэг 4 төрлөөр сэлдэг. Бүр дэлфийн сэлэлтийг томчууд хүртэл чаддаг ш. Тэгээ дэлфинээр сэлэн. Тэгээ тэрэн дээрээ бүр медаль авч ирсэн утгагүй алт мөнгөн медаллуудыг ингээд 4 төрөлдөө бүр авч ирсэн. Сонирхогчийн нөгөө тэмцээнд ороод. Гэтэ анхныхын тэмцээнээр л тийм байсан. Тэгээ багш нар айгүй өөр байна. Танаа хүмүүс ингээд бусад хүмүүсээс ингээд нүдэнд ингээд торж орж ирээд байна тий. Ингээд манай одоо ингээд нөгөө хаан үлдүүргийн жишээ нь ингээд хүүхдүүдийг аваад тэмцээнд оруулахад нэг газраас багш урж авчираад ингээд хүүхдүүдээ аваад шигшээд бэлдүүлээд оруулт юм л. Тэгээ тэр багш нь хүртэл ингээд над дээр аваад ирээ гэл сэлтийн багш нь хүртэл наашаа аваад ирээ гэл ингээд тэгэхээр яг энэ боловсрал нь болохоор нөгөө нэг бусдаас амар гоцгойд байгаадаа биш. Зүгээр л нөгөө багаас нь суур хүмүүжил буюу өөрийнхөө биеийг дааж суралцах тэгээ яг энэ сурах явцдаа төвлөрөх гэдэг зүйлийн суулгаж хүн аюул чухал юм болов гэж харсан. Тэгээ энэ дээр болохоор бүх хүүхдүүд адилхан. Зүгээр л нөгөө нэгцхийн гаргаж байгаа цаг богинохон чамаагүй чанартай цагийг хүүхдүүдтэй гаргachаад л болно. Одоо нэг өдөрт 10 минут зарцуулсан ч болно шүү дээ. Гоё ингээд чин сэтгэлээсээ. Бие даах юм заахаас гадна хажууд нөгөө нэг боломжоор нь хангаад өгчих юм бол хүүхэд айгүй хурдан хөгждөг байх нэ л гэж. Нөгөө айгүй хурдуур нь орж хийдэг хэцүү шүү дээ. Тэрийг л байлгах хэрэгтэй юм биш. Би тэрийг айгүй ухаарс. Манай аав ээжүүд яг тийм урдуур орж хийдэг хүмүүс байна. Тэгээ ингээд дүүнэрээ харангууд ингээд яг л том болсон ч гэсэн яг тэр нь байчих гад идэг шүү дээ ингээд. Юм бэлдэж өгөөл ч юм уу тий. Яг тэр ингээд хөвчлэн ингээл яваал хадгалагдах гээд байгаа. Тэнгүүд хүүхдийн яг хүүхэд баг гэж урдуур нь орж хийхгүй өөрийнх нь чадах юмыг хэдэн удаа зааж өгнө. Тэгээд өөрөө хийдэг болно. Тэгэх юм бол яг өөрөө ингээд айгуу сайн хүчдэг юм байна гэдэг болсон. Ээж нэг зүйл хүсэж байгаа тэр зүйл хүсэж байгаа байхгүй юу? Бити ингээд уцаа их үзэж юм уу? Эсвэл бити юм бити аваа гингүүд аав нь за ямар амаатын ганц удаа амж аваад өгчгээл урдуур нь ороод аваад өгчвөл энэ тэгэл цаашаа давтагтана буюу сурч чаа гэсэн. Тэгээ ингээл давтагдаж явсаар нь байгаад ирээдүйд яадаг вэ гэхээр зөрүүдлэх ч юм уу эсвэл хоорондоо муудалцах ч юм уу ийм зодтолтох ч юм уу одоо ийм нэг буруу зуршлууд байдаг ш хүүхдүүдийн энэ нь болохоор багаас нь хөгжүүлсэн буюу нөгөө нэг таслан зогсоогоогүй үе гэсэн. Таслан зогсооно гэдэг маань яг нэг өнцгтэр аав ээж хоёр бат зогсож чадаагүй л гэсэн юм уу гэж хараад байгаа. Яг тэгтээ тэр баг нилээн их хой үнэн баха тий. Жишээл эхнэр нэг юм ярьж хахад би ерөн чимээгүй л үйдэг. Тэгээ дээрэс нь хүүхдүүд нөгөө үл тоох одоо шинж тэмдэг илэрж болно шүү дээ. Одоо жишээл за шүдэ аваагаар унтаараа гэж гэх юм бол тэгээ эсвэл нэг юм хилцсэн байхад тоохгүй ч юм уу тий. Тэгэх юм бол би тэрийг чимээгүй харж агаад биелүүлэхгүй байх юм бол хэлнэ. Ээж те одоо чи ээжтэй хайртай үстэй те. Ээж байгаа үг яагаад ингэ тоохгүй. Би гингүүт нь за би энийг анзаарлаа гэж шууд хэлнэ. Тэгээд бит хоёр ингээд нэг нэгнийгээ дэмжиж ажиллаад зарим нэг үед мэдээж маш буруу юм хэлвэл мэдээж эсэргүүцсэн л те. Гэхдээ ихэвчлэн мэдээж бид нэр зөв өнцгөөс хүүхдүүдийн төлөө л зөв юм ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр аав ээж хоёр нэг санаатай байх нь заримдаа нэг жоохон таалагдахгүй байж болно шүү дээ. Аав өнцгөөс юм уу ээж өнцгөөс те. Тэр тохиолдолд жоохон чимээгүй хүлээцтэйгээр нэгнийгээ бит хоёр хүндэлж байгаа болохоор хүлээх хэрэгтэй юм бэл. Тэгээ дараа нь хоорондоо ярьж түрүүн хэлсэн шүү. Тэгээ тэгж болохгүй шүү гэх ингээд. Бит хоёр л хоорондоо ярьж. Тэгэхээр нөгөө одоо жишээлх юм бол энд ээж энд аав байлаа гэж бодоход бит хоёр ингээд нэг үзэл санаатай нэг ингээд адилхан байхаар эвтэйхэн биш бит хоёр эвтэй байж энэ ч харагдаж шүү. Тэнгүүд хүүхдэд ирж байгаа мессеж маш шулуун бөгөөд тодорхой байгаа байхгүй юу. Гэтэл ээж нэг юм хэлдэг аав нь өмөрдөг эсвэл аав нэг юм хэлдэг ээж нь болохгүй шүү дээ гэдэг юм бол хүүхдэд нөгөө юм олон салаан мессежийг өгөөд ахаар хүүхд маань өөрөө толгой нь конфьюз болоод тэгээ мэдээж өөртөө ашигтайгаа сонгоод эхэлж байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө бол тийм л. За ингээ манай Human Story-ны 4-р дугаарт оролцох урилгыг минь авсан танаа гэр бүлд маш их баярлалаа. За тэгээ та бүхэн ч гэсэн одоо маш их баярлалаа. Тэгээд танаа гэр бүл гэсэндээ маш их амжилт хүсье. Арга бэлгийн бизнест нь бас өндрөөс өндөр амжилт хүсье. Магадгүй те бүр нэг аймаг бүр тэр чигээрээ ингээд сураад явахыг үгүйсэхгүй те Монголд аяараа бас хүүхдүүд маань энэ аппликейшнийг сураад явал үнэхээр хэрэгтэй байна гэдгийг би сая харлаа. Сайн уу? Миний санаачлан бүтээсэн MG Kids app-аар аялцгаая. Манай app 9 төстэй. Англи хэл, математик, түүх, IT, шинжлэх ухаан, монгол хэл, монгол бичиг, дижитал урлаг, эрүүл амьдрал, эд нарыг тоглоод л сурчгана. Яаж вэ гэвэл анимашны болон интерактив аргачлалаар хийгдсэн болохоор зөөж, тааж, будаж, эвлүүлж тоглонгоо л зугаатай аргаар сурчгаж байгаа юм. Гоё байгаа биз? Яагаад MG Kids app вэ?
дэлгэцийн болон суралцах цагийг хамтдан шийдээд орчин үед хэрэг болох бүх мэдлэгтэй танилцах гүүр юм. Та Apple-ийн хэрэглэгч бол App Store-оос, Android-ийн хэрэглэгч бол Play Store-оос MG Kids гэж хайн манай апыг татаад утас эсвэл имэйлээрээ бүртгүүлэн орж танилцуулгын хичээлүүдийг үзэх боломжтой. Та манай апыг худалдан авахыг хүсвэл 1 сарын 30,000-аар харин 3 сарын 45,000 буюу бүр 50% хөнгөлөлтөд авах боломжтой шүү. Бас нэгэн сурпрайз хэлэхэд манай апыг нэг бүртгэлээр 3 төхөөрөмждөр зэрэг ашиглах хэрэг нэгдэж байгаа юм. Манай аппликейшнийг татаж хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл Дээцэг Аравлаг гэсэн Facebook пэйж хуудас болон 77 27 55 TikTok утсаар холбогдно. MG Kids Academy. MG Kids аппликейшнийг тэгээ суулгаад бас ингээд нэг удаа сонирхоод үзээрэй. Үнэхээр хүүхдэд хэрэгтэй хичээлүүдийг заадаг юм байна. Хүүхэд багаасаа англи хэлийг сурна гэдэг бол угаасаа дэлхийн хэмжээнд ажиллах боломжтой гэсэн үг. Тэгээ одоо яг харж байгаа шлэн манай 10 билег аялгуун, ялгуун хоёр маань ингээд гуруулаа ингээд бүр бүгдээр өөрийн гэсэн ажилтаа болсон, орлого олдог болсон байна гэдэг бүр үнэхээр итгэмээрг үнэхээр гайхалтай байлаа. Манай эцэг эхчүүд гэсэндээ хүүхдүүдэд маш сайн анхаарал төлөвлөөд ингээ ийштэй юм гоё орлоготой болоод мөнгөтэй харьцах тийм санхүүгийн боловсролоос олгох зүгээр юм болов уу гэж бодож байна. Монгол хүмүүс маань дэмжих тусмаа энэ аппликейшн маань улам илүү хөгжих гээд байгаа. Одоо ингээд бид нар ингээ зүгээр л ингээ гэр бүл Монгол хүмүүндээ хүүхдүүдийг ингээ хөгжөөсэй гэж бодоод энэ их аппликейшн гаргахын тулд энийх нөө бүх зүйлээ ингээд өгөөд гаргаж байгаа. Тэгэнгүүт эн чинь бас ингээ хязгаартай эн чинь гэр бүл юм чинь те. Тэгэнгүүт та хэдийн маань ингээд бид нарыг дэмжиж байгаа энэ зүйлс маань энэ аппликейшнийг улам илүү бүр дэлхий рүү гаргах хүүхдүүдийг бэлдэх хэмжээний боловсролыг өгөх боломжийг өгөх юм шүү. Тэгэхээр та бүхэн маань биднийгаа дэмжиж энэ гоё аппликейшнийг хүүхдүүдээ боловсролд хөрөнгө оруулж хэрэглэнгээ давхар энэ аппликейшнийг цаашдаа хөгжүүлэх боломжийг олгож байгаа юм шүү гэж хэлмээр байна. Би Солонгост бас солонгос амьдад ирсэн байхгүй. Айгүй бол айлын нүүлгэлтэйг хийжсэн. Ерөөсө хүүхдүүд нь бүр ингэ амар бол номын тавиртай, амар бол номтой. Тэгтэл энэ аппликейшн дэвштэй 150 ном орсон байгаа. Одоо тэгээ та бүхэн дэмжих юм бол 200 300 болно гэсэн үг. Тэ. Тэгэхээр ийм их номыг зүгээр утаснаас үзэх боломжтой гэж та бүхэн боддоо. Бид нар зүгээр ингээд номын тавир аваад бүр ном цуглуулах шаардлага байхгүй. Окей. Хамгийн сүүлд нь хэлэхэд манай аппликейшн супер хямдралтай байгаа шүү. Одоо тэгээд нөгөө үнгүү татж авдаг. Төлбөр төлөхгүй. Тэгээд уршилтын хичээлүүд нь бүх төрлөөс нэг хичээл онгорхоо нээлттэй байдаг. Тэгэхээр нөгөө туршиж үзэх судлах боломжийг бид нар гаргаж өгөөд хэрэг таалагдах юм бол аппликейшн дотроос л нөгөө маш хөнгөлөлтөө үнээр нь авчих боломжтой. Энэ оныг дуустал бид нар хөнгөлөлтөд тавьсан байна. Вау. За энэ оныг дуустал та бүхэн жилийн ирэх нь жилийн ирэх нь 360,000 төгрөг байсан бол одоо 99,000 төгрөг болсон байна. Тэгэхээр өдрийн хэдэн төгрөг гэсэн. Тэгэхээр за сараар нь хэлэхэд нөгөө 99,000 12 сар туухаар 8,000 төгрөг болж байгаа байхгүй багцаагаар. Тэгээд нэг төлөлтөөрөө 3 утсан дээр зэрэг ажилтдаг. Тэгэхээр 8,000 дахиад 3 туухаар нэг 2,700 тал болж байгаа байхгүй. Сарын төлөв. Өдрийг үүдээ бурхан минь одоо. Тийм ээ. За окей та бүхэн заавал татаж үзээд нэг удаа сонирхоод үзээрэй гэж та бүхэндээ хэлье. За тэгээ энэ удаагийн Human Story-г энэ үрээд өндөрлөе. За тэгээ дараагийн контент хүртэл манайхаа түр бай. Баярлалаа. Баярлалаа.